За шийдэл хайсан олон асуудалтай ийм нийгэм дэргэд уур бухимдлаа тайлах, сэтгэлээ амрамглан байлгах боломжийг хайх нь ихсэн. Тэгвэл цэвэр агаарт ууланд алхаж байгалийн сайханд чөлөөтэй хөдөлгөх нь стрессээ тайлах үнэгүй эмчилгээ болох юм. Ууланд алхаснараа цусны даралтыг тодоржуулж, биеийн бүх булчин ажилуулж, эрүүл байх үндэс олдог тул ууланд алхах нь хамгийн сайн бясалгал болдог юм байна. Ууланд алхах нь эрүүл мэндэд олон давуу талыг бий болгодог. Мөн биеийн бүхий л булчин хөгжүүлэх хамгийн шилдэг дасгал хөдөлгөөн юм. Ууланд алхахад биеийн бүхий л жинг хамардаг учраас ясан дах эдисийг хүчрхийлжүүлснээр ясны нэгтэршлийг сайжруулах боломжийг бий болгодог гэж сэтгэл зүйч Эрдэнэчим ярьлаа. Тэгэхээр ууланд алхахын ач холбогдлыг явах гэхэд би дараах 5 нөлөөллийг хэлье гэж бодож байна л да. Хамгийн түрүүнд стрессийг бууруулна. За яаж бууруулах вэ гэхээр хүний биед стрессийн гаралтай кортизол гэж даавар ялгардаг. Тэгэхээр тэр дааврын ялгарлыг бууруулахад энэ одоо байгаль болон хөдөлгөөн өөр нөлөөтэй байдаг. Тэгэхээр энэ одоо стрессийг бууруулах бас нэг том ач холбогдолтой байх нэ. Нийгмийн хөгжилтэй холбоотой, хотчлолтой холбоотой ингээд хүний одоо бие организмс гардаг кортизолын ялгар нь ихсээд байхаараа хүний зүрх судасны үйл ажиллагаанд муугар нөлөөлдөг. Тийм учраас ууланд алхаснараа тэр зүрх судасны үйл ажиллагааг одоо муугар нөлөөлөд байгаа. Тэр кортизолын нөлөөг бууруулж байгаа. Ууланд алхах нь зөвхөн биеийн эрүүл мэндийг сайжруулдаггүй, сэтгэл зүйд эерэг ач холбогдолтой байдаг. Хүмүүс байгальд сэтгэл санаа нь тайвширч олон асуудлаас чөлөөлөгддөг. Мөн гэрүүл ажлын хамт олонтойгоо ууланд алхах нь харилцааг сайжруулдаг. Гүн төвлөрч нам гүм орчинд бясалгаж тархиа амраахад хамгийн чухал дадлын нэг юм а. Ер нь бол 7 хоногт нэг удаа явждаг гэсэн. 100. Одоо ер нь хүүтрээд нэг явахгүй л байна л да. Тий. Айгуу гоё дотор юу болчдөг штэ. Дотор хөнгөрөө явчихдаг штэ. Сэтгэл санаа ч гэсэн нэг сайхан агаар амьсгалаа дээшээ сайхан амьсгалаа явах гоё штэ. Энэ Улаанбаатар бат чи ерөнхийдөө айгүй их стресстэй штэ нийгэм. Тэгэл ажлын стресс гэл бас зөндөө их стресс байна. Ерөнхийдөө хөдөө нэг зуны амралтаараа очиод тэгэл ууланд алхаал тэгэл явахар чинь мэдээж сайхан тайвшраал тэгэл гоё л болтгоо л та. За ер нь тэгэл алхуул тэгэл эрүүл мэндэд хэрэгтэй гэж хэлдэг шүү дээ. Ер нь өөрөө амралтын өдрөөр ч мөн 27 цагийн ууланд алхахыг гэж боддог уу? За болтгоо юм байна. Тэгээ одоо алхсан ш тэгэл хүүтэрчлээ тий. Ууланд алхахыг амьдралынхаа хөвшил болгох нь эргэн таны эрүүл мэнд, сэтгэл зүй болоод ажлын бүтээмжтэй хийх том хөрөнгө оруулалтаа. Ууланд алхах нь илүү хүчрхэг, чадамж өндөр, бие даасан, ямар ч асуудалтай нүүр тулсан, түүнийг даван гарч чадах сэтгүүтэй болох боломжийг олгодог байна.